Нэг гэж бид нэр өөрсдөө боддож Халтргаа ер нь хэр чухал сэдв юм бэ? Хүүхдүүдэд та нар юу гэж үзэж байна? Гултргаа гэдэг сэдвийг сонгосон нь үнэхээр зөв хэрэг болсон байна. Учир нь манай сургууль хотын зах хэсгээр барилдаг. Дээрээс нь зам зассан болохоор хажуу талаар шороо овоолж тэрэн дээр нөө хөдний үйлрэл ярс хатуу чанга болохоор цас орж цасан дээрээс нь хүүхдэд халтарж унарж хөл гараа хугалж дээрээс нь даарж хичээлсээ хоцордог байгаа. Би нэг жишээ хэлээ л да. Манай сургууль ингээд 2 байртай байхгүй юу? Тэгээ 2 байрын оронд явдаг. Тэгээд ингээд явж байгаа хооронд манай ангийн нэг хөхөн явж байгаад унцахгүй өвлийн цагаар халтраад тэгээ тэрнээс болоод зөөлөд ингээ хөлөө хугалсан юм да. Тэрнээс болоод нөгөө яг тэр үед улирлын төгсөх үе болж исэн. Төгсөх шалгалтын үе. Тэгээд шалгалтандаа орч чадаагүй. Тэгээд уг нь очиод өгтмөрлөдөг нөгөө явж болохгүй болохоор тэгээд тийм асуудлууд хичээний маш олон асуудлууд гарч идэг. Тэгээд бас нэг өнгөө гарцсан байдаг л та. Одоо Улаанбаатар хотын иргэд өвөлдөө уранgal угалгалтаар 100 уртаа яриалт хичээлдэг гэж өнгөө өртөл байдаг шүү. Тэгэхээр энэ Эхэнд бол бүгдээрээ тамирчин байх хэрэгтэй. тэгэхээр энэ Улаанбаатар хот нийт иргэдийн асуудал. Үндэ энэ бол байгалийн давагдшгүй хүчин зүйл хэдий ч хүний оролцоотой зөв шийдвэр авах юм бол бас тийм ч боломжгүй асуудал биш тийм үү? За та нар ямар гаргалгаа ямар сэдвээ болсон? дөрвөн бодлого гаргасан. За Бид нар дөрөвдүгээр хөлбөрийг авсан. 15 дугаар хороон дээр бид нэр хандвийн хайрцаг байгуулж тэгээд хандваар цугларсан мөнгөөр бид нэр сөөхөдөд 120,000 төгрөгийн багаж тус авч өгөхөөр болсон. 120,000 төгрөгийн тийм цас цэвэрлэх багаж авч өгснөөр орсны жижигрүүд сайн цасаа цэвэрлж болохгүй юу? Бид нэр хорон дараагаас хорон дээр хандвийн хайрцаг байгуулах яасан бэ гэж асуудал нэг хорон дээр тийм байгуулж болохгүй. Зөвхөн төрийн байгууллага тийм бийж болдгоо юм лээ. Тэгээ бид нараас Эрдэнэлштэй урал санд оруулсан. Насан турш хүмүүс цэвэрлэгээ хийгээд тэрнийхээ хэмжээгээр ингэж хөлс авдаг журамтай болоог санд оруулсан. Тэгээд 15 дахь хорооны Эрдэнэлштэй хурлын төлөөлөгч Баярмаа энэ салыг их дэмжсэн. Тэгээд бид нар тэрний өмнө нийслэлийн иргэний танхим оролцооны танхимд очиж дарга батуулгатай уулзсан. та нар хэдэн газар хандвийн хайрцаг тавьсан гинэ? Оршин суугчид ер нь хандив өгч яах юм уу? Бид нар одоо хандвийн хайрцаг арай байрлал намжаагүй. Манай хандвийн хайрцаг ээлтэй бараг 50% орцсон явж байгаа. За хүүхдүүдийн дэвшүүлээд тавьсан энэ асуудлын шийдэл дээр нь та нар ямар бодолтой байна вэ? Ер нь үйл халтргаа гулгааг багасгахын тулд яасан зохистой вэ? Та нар юу гэж бодож байна? Энэ цэвэрлэгч нар ингээд тас орсон даруйд ингээд цэвэрлээд байвал ашигтай юм болов уу гэж бодсон. Тийм болохоор бид нэр 100 айлаар судалгаа хийж явж 120,000-ын тийм багц авахар төлөвлөөд тэгэд энэ хандвийн хайрцгийг Тэр багч нь ямар багч вэ? Батуул даргын ингээд төрөө явж байгаа багж. Батуул даргын уу? Цаасаа устдаг машин уу? За ойлголоо. Энэ залуулагын бүтээгч нэвтрүүлгийн шийдвэр оролцогч оргил болдын бүтээл цаас усж биш ээ. Жишээлбэл бүгд ингээ өглөө болон хичээлд явхад нөгөө голомт хотхны тэргүүр явдаг. Тэргүүр ингээ байрныхаа хүмүүс нь маш их тийм санаачилтай хүмүүс байдаг. Өглөө болго ингээ өглөө эртлэн босоод байрныхаа гадуу дөнгөж орсон засыг ингээд арилгаа цэвэрлэхэд ямар ч галтрах тийм нөхцөлгөө болчдөг. Тийм учраас ингээ хүмүүс түүнтэй адилхан орсон засаа айлгачих ч юм уу тийм байвал бас зүгээр байв. Өөрсдөөсөө шалтгаалдаг зүйлүүдийг өөрсдөө санаачлаад сайн л хийгээд авах юм бол халтргаа бас төдий хэмжээгээр багаснаа гэж үз. За тэнд Харин энэ халтргаа гулгааг тэр замыг болохоор цэвэрлэе гэвэл цэвэрлдэг хүмүүстийг их болгож, цалингийн ихсэж, тэр ээлжээр гаргадаг бол бас зөв юм уу? Мэдээч бол зөв санаа байлгүй яах вэ? За ямар аргаар шийдвэрлэж болох вэ гэвэл одоо Америк одоо тэрхэн томхон орнууд бол цас цэвэрлэх машин гэж байдаг. Тэгээ машинаараа хамагдсан одоо нэг газар ингээ хураацдаг. Тэгээд дулаархаар бол тэр нь бол хайрлна. Тим машин авчруул зүгээр юм уу гэж бодож байна. хандив цуглуулна гэдэг л да. Яг энэ хандив хайрцагч хүмүүс яг мөнгө хийх гэдэг нь баталгаатай биш. Өөрсдийн төлөө ингэж ийм хандив цуглуулаад тэрийг сөөгөө тарааж өгч юм чи хүмүүс ер нь хандив өгнө гэж бодож байгаа. Ер нь би өөрөө буган тасганд сурдаг. Манай буган тасган болохоор цас цэвэрлэгийг сурагчтай нь сургуулийнхаа цэвэрлэгч нартайгаа хамтарч хийдэг. Багш нар нь ч цэвэрлэдэг. Та бүхэн ингэж болно шүү дээ. Би ганц өдөр ч гэсэн бид нар цэвэрлээд үзье гэж цэвэрлээд үзэхэд сургуулийнхан чинь тэр аяараа урайлагдана. Сургуулийнхан чинь урайлагдана гэдэг чинь нэг сурагчийн ард гэр бүлд нь өрхөж
гэхээр 2-оос 3 хүн бол байгаа. Тэгэхээр тэр тухайн хүмүүст ухамсар болж өгнө. Та бүхэн тэгэхээр энэ асуудлаа заавалжгүй тийм хандив цуглуул нь ингэн гэхээс илүү өөрсдөөсөө эхлүүлээд өөрсдөөсөө л хамгийн түрүүнд ухамсар гэдэг ойлголтыг бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Бас наадах бодж үзсэн л те. Тэгээд тэр 15 дугаар хооныхоо бүх хүмүүсийг дайчлаад 15 дугаар хоороо цэвэрлэе гэж бодсон. Тэгээд энийг хүмүүс ер нь ингэж сурчил ингэж таньж өгөх юм бол их баярлалтай байна гэж хэлсэн. Тэгээ бид нэр тэр 150 ширхэг журмаа аваад хүмүүс ингэж энэ өдөр юм цэвэрлэгээ болно шүү гэж ингэж хэлж журмаа тарааж явсан. Заавал томчууд хизээ хийхийг хүлээх биш, хүүхдүүд бас өөрсдийнхөө оролцоотойгоор энэ бүх бэрхшээлтэй асуудлуудыг бас шийдэж эхлэхийг оролдох хэрэгтэй гэдэг. Энэ хүүхдүүд минь аюу хүн сэдв авсан байна. Манайх ч өөрсдөө тийм байгалийн эрс тэр суур амьсгалтай шүү дээ. Жилийн 4 удирлын нэг нь өвүүлгээ. Тэгэхээр хүмүүс байнга бас тэрнийг ингээд цэвэрлээд ингээд янзлаад явна гэж бол байхгүй шүү дээ. Тийм болохоор бас энэ жоохон тийм боломжгүй юм болоо гэж бодож байна. Яага боломжгүй гэж боломжтой шүү дээ. Тэгээ миний мэдхээр миний харснаар бол би Бээжинд Хятадд бас тамилтаар ажиллаж байхад шүн маш их цас ороод өглөө босоод ирсэн чинь нөгөө орсон их цас маань алга болцсон байна. Гэтэл Хятад улсын одоо тэр Бээж хотын иргэд маш эртлэн босдог. Өглөө бидний төсөөлж байгаагаас эрт босоод нөгөө шүнжин орсон цасыг өглөө цэмбитлэн цэвэрлээ зөвхөн ингээ гудамжныхаа голоор эсвэл нөгөө тарьсан ногоон байгууламж дээрээ цасаа ингээ эвтээх зайлуулаад тавьсан байдаг. Энэ бол хамгийн мундаг жишээ гэж бодож байна. Тэгэхээр Улаанбаатар хотын иргэн болгон тийм үү яг өөр өөрсдийн оролцоо байж өвлийн энийг халтаргааг бас тодорхой хэмжээгээр шийдэж болно гэдгийг л хэлэх гэж энэ жишээг хэллээ. Яагаад манай монголчууд Хятадаас илүү байж болохгүйгээс. За ингээд та нарын одоо дэвшүүлсэн тий сонгож авсан энэ сэдв одоо яг хаах нь явна, хэдэн хувьтай биелэлт нь явж байна. Одоо нэр журмын батлуулчид тэгээд журмаа батлуулчид хандва солиулж байгаа бол баг юм болчих юм шиг. Дулааны улирал эхлэхээр өвөл бид нар ямар бэрхшээлтэй тулгардгаа мартчихдаг. Харин та нарын ачаар тий яг зуны энэ налгар сайхан цаг эхэлж байгаа энэ үед өвөл тохиолддог энэ бэрхшээлийг дахин нэг санаж томчуудад бас энэ чухал сэдвийг хөндөж хүргэсэнд баярлалаа. Бидний дуу хоолой нэвтрүүлэг үргэлжилж байна. Сэлэн аймгийн Ерөө сумын Буган тосгоны Минжин хангаа иргэний оролцооны байгууллагыг тайсан явуулж байна. Манай Буган тосгон интернетгүй. Улаанбаатар хотод сурдаг та бүхэн 3 цаг уцаа унтраагаад 2 цаг компьютернаас салаад тэр итэл бүтэн өдржөнгөө тоггүй байгаад үзээрэй. Мэдээлэлээс асар их хожимдно. Бид нар тэгвэл та бүхэн 21-р зуун гэж ярьж явж байхад бид нар 20-р зуун шиг амьдралтай байгаа. Тийм болохоор өнөөдөр бид нар интернет гэдэг асуудлыг шийдвэрлэхээр сонгоо авсан юм аа. Бид нар бол интернетээ бол арга замуудаа гаргасан. Тэгээ манай Буган тосгонд бол ганцхан Mobicom-ийн сүлжээ саяхны хүртэл барьдаг байсан. Тэгээ бид нар энэ асуудлын төлөө тууштай тэмцэж явсны үндсэн дээр биднэрт бол бид Skype болон Intel-ийн сүлжээг шинээр татаа оруулж чадсан байгаа. Гэсэн хэдий ч манай Буган тосгоны тэр байршил бол энэ сүлжээнүүдээр ингээ интернетийг авахад бас төдийлөн тохиромжгүй байгаа учраас бид нар бол хамгийн тохиромжтой арга бол шилэн кабелаа гэж үзсэн байгаа. Интернетийг бид Буган тосгондоо оруулж ирэхэд бол хийсэн хамгийн ихний үе шат манай судалгааны арга байсан. Интернет чухал асуудал мөн үү гэхэд 327 хүн тийм 5 хүн үгүй гэж хариулсан байгаа. За жишээлбэл 8 настай хүүхд өнөөдөр интернет ашиглаад хахад 8 дугаар ангийн би яагаад интернет ашиглаж болтгүй юм бэ гэсэн одоо хүсэлтийг хүүхэд тавьсан. Гар утастай хэсгийг бид нар бас шалгаад 279 хүүхэд тийм 11 хүүхэд үгүй гэсэн хариултыг өгсөн байгаа. Нөгөө интернетийг авахд сансрын антен мөн Visat гэдэг төхөөрөмж өгдөг. Эдгээр төхөөрөмжүүд нь болохоор нөгөө нэг өндөр уултай учраас нөгөө сансрын төлгөөнөө дамжуулахдаа муу байж магадгүй гэсэн үднээс хамгийн тохиромжтой шийдэл нь шилэн кабель гэсэн хариултыг Netco хэмээх компани бид нарт өгснөөр бид нар шилэн кабелийг сонгож авч ажиллаж байгаа. Шилэн кабель нь болохоор 1 метр шилэн кабелийн үнэ нь $2 үнэтэй байдаг. $2 үнэтэй нэ гэхээр Монгол мөнгөөр шилжүүлэл за өсрөөл 3,000 төгрөг. 3,000 төгрөг гэхээр хүн болгон 3,000 төгрөгийг ингээ хөрөнгө оруулалт хийн гэвэл манайх Буган тосгон руугаа 40 км шилэн кабелийг татах байгаа.
Тэр мөнгө нь 140 сая төгрөг болж болсон гэсэн тооцоо гарсан. Тэгээд бас энэ шилэн кабелийг татахад нөгөө нэг юу байгаа? Салаа байгаа, татах салаа. Энэ нь болохоор манай Буган тосгоноос 40 км-ийн зайтай Баянголын уурхай хэмээх томоохон компани байдаг. Энэ нь болохоор шилэн кабелийн салаагаа танаа Буганд руу татуулахад татгалзах зүйлгээ гэсэн хариулт өгсөн. Бид нарыг ажиллаа хийхэд үнэхээр төхөм урагштай урмыг хайрлаж исэн. Мөн Баянголын уурхай тэгж салаагаа татуулахыг зөвшөөрөг бол бид нар бүр сумынхаа төв буюу ерөө сумаас шилэн кабелаа татаж нэлээд өндөр өртөгтэй ажиллах байсан. Одоо тэр дэлгэц рүү анхаарлаа хандуулъя. Би та бүхэндээ Буган тосгоныхаа талаар танилцуулъя. Энэ бол манай Буган тосгоны ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль 12 жилийн сургалттай. Бид нар энэ тухайн ажлынхаа хүрээнд шилэн кабелийн 140 сая төгрөгөө цуглуулахдаа хандвийн тоглолтыг зохион байгуулсан. Энэ нь болохоор сургууль дээр нэг өдөр сурагчид өөрийнхөө чаддгаар хоол хийж цайгаа чанаж ингээд сургууль дээр зарсан. Тэгэхэд бол багш нар сурагчид эцэг эхчүүд ч маш сайн авч ирсэн. Кимбаб, бууз, хуушур, пешки хэмээх ширхэглэх хооллуудыг зарснаар бид нар шилэн кабелээ тавихад хөрөнгө оруулалтаа оруулж исэн. Манай сургуулийн захирал хүртэл бидний үйл ажиллагааг дэмжиж ажиллаж исэн. Нөгөө соёлын төвдөө хандвийн тоглолтоо хийж явах явцдаа бид нар нөгөө нэг бас хүмүүст үзүүлэх юмтай энэ хандвийн харьцаа бид нар соёлын төвдөө ажиллуулсан 20 төгрөгнөөс ахуулаад 20,000 төгрөг хүртэл орж исэн. Манайх ийм үйл ажиллагаа хийж ажиллаад интернеттэй болно гэсэн хүсэл зоригийнхоо хүрээнд өнөөдрийг хүртэл та бүхэнтэйгээ 6 сарын 1-ний баярт өдөр уулзч байгаадаа таатай байна. Өнөөдөр Facebook, имэйл хаяггүй хөхт гэж баг байхгүй. Гэтэл одоо манай Бугантад өнөөдөр интернет гэдэг юу ч болохыг мэдэхгүй хөхтүүд байгаа. Жишээлбэл өнөөдөр 11-р ангийн суралцагчид эслийн ерөнхий шалгалт өгтөө интернетээр бүртгүүлдэг. Тэгээд 11-р ангийн сурагч бүхэн имэйл хаягтай байх ёстой гэсэн тийм заавар байдаг, шаардлага тавьсан. Тэгээд одоо нөгөө ажилгүйд л ихсэж байгаа өнөөгийн нийгэмд манай залуучууд гадаад руу их ажиллахаар болсон. Тэгээд тэр хүүхдүүдтэйгээ холбоо барихын тулд бас интернет маш чухал хэрэгтэй байгаамаа. Тэгээд энэ хугацаанд бид нар нөгөө нэг мэдээлэл харилцаа шуудан холбооны газраар орж манай Буган тосгонд яг хизээ интернет тавигдах вэ гэж асууж орж уулзсан. Манай өөрчлөлтийн салхи клубийнхан мэдж байгаах. Тэгтэл Монгол улсын засгийн газрын 2014-өөс 2016 оны төсөвт манай Буган тосгоныг интернетжүүлэх төсөв суугадаагүй. Учир нь болохоор Монгол улс нь болохоор тэр жилүүдэд 365 сумаа интернетжүүлэх байгаа. Харин манайх тосгон гэж явдаг. Тосгон нь болохоор нэлээд хожуу хугацаанд буюу бараг 2020 оноос нааш интернет орохгүй гэсэн учраас өнөөдөр хүүхдүүд бид нар төрийн удирдлагуудаа иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа засаг даргадаа дамжуулж ажиллаж байгаагаараа онцлогтой байгаамаа. Яг одоогийн байдлаар хандвийн даасанд хэдэн төгрөг цугларсан байгаа вэ? Бүр анх хандив орсноосоо бодох юм бол бараг сая гаруй төгрөг орсон. Тэгтээ тэрнээс бас Улаанбаатар руу ирэх зардал тэгээд одоо энэ хандивын тоглолт хийхэд нөгөө нэг тайзны арын зардал гэдэг маш олон зардлууд суудгагдаж өгдөг. Тийм болохоор яг би хандивын дансандаа хэдэн төгрөг байгааг тодорхойлж чадахгүй байна. 140 сая төгрөгийг та нар зөвхөн ингээд тоглолт моголт бол олно гэж байхгүй. Тэгээ би түрүүн сонсч ирсэн л та ерөө сумаас Буган тосгоноос ер нь төрж гарсан нөгөө нэг одоо алдартай хүнтэй тийм бизнесмэнүүд их байдаг гэсэн. Тэгээ тэдэртэй холбогдсон уу, холбогдоод хэр хэмжээний мөнгө цугларсан бэ? Ер нь үдсэн үү гэж. Одоо бидний хийх ажлууд болохоор Бугантаас төрж гарсан бизнесмэнүүдтэй тийм алдартай хүмүүсээс хандив тусламж аавна. Уулаасаа аавн төрсөн нутгийнхаа төлөө тэдгээр хүмүүс юм хийх ёстой. Мөн манай Буган тосгоноос гарсан улс төрчид Буган тосгонд сонгуул дээр өрсөлдсөн тэдгээр хүмүүс амлалтыг өгдөг байхгүй юу? Интернет тавина, интернетжүүлнэ. За тэгвэл одоо тэр амлалтаа нэхэн бид нар интернетийг тавиулахын төлөө өшөө цаашаа хөөцөлдөх болно. Өөр бид хүүхдүүдийн зүгээс үүнд өөр ямар нэгэн туслалцаа үзүүлэлтийг шийдвэрлэгдэж болох вэ? Улсын хурлын гишүүд ч юм уу манай сумаас төрөн гарсан одоо алдартнууд Facebook их байдаг штэ тий. Одоо Facebook хуудаснаас санал хүсэлтээ ихээр ирүүлээд танай тосгоныг интернеттэй болохыг бид их дэмжиж байна. Болгож өгнө гэсэн хүсэлтийг бас ихээр илгүүлээд бидэнд бас тустай болно. Миний бодлоор бас энэхүү асуудлыг шийдвэрлэхэд дөхөн болох нэг арга зам нь одоо улсын хурлын гишүүд сонгогдсон тойрогтой зарцуулах мөнгө гэж авдаг штэ. Тэр мөнгө байна. Бас миний санджаагаар сум болгоно сум хөгжлийн сан гэж бас нэг
мөнгө цугладаг баг. Тэрхүү мөнгнүүд нь одоо би бас хотын иргэн учраас тэр мөнгнүүд яаж зарцуулагдгийг сайн мэдэхгүй байна л да. Тэгэхээр тэрхүү одоо тэр тодорхойгүй зарцуулагдж байгаа мөнгнүүдийн тодорхой болгоод өгвөл. Яг ингээ нэг төр төсвийн байгууллагт ажиллаж байгаа хүн нь цөөхөн ажилгүй байгаа иргэд их. Тийм болохоор нөгөө сум хөгжүүлэх санд орж ирсэн мөнгө тэр ажилгүй байгаа иргэд рүүгээ чиглүүлж ажилтдаг юм билээ. Тэгээ бас манайх нөгөө багийн статустай болохоор сум хөгжлийн сангийн мөнгө гэж нөгөө ерөө сумд хуваарлагдана. Тэгээ баг руу нэг тодорхой л хувь нь очино. Яг бүтэн зарцуулагддаггүй. Тэр шин зохицуулалт шин журмаар бол тухайн сумын хөгжлийн санд төсвөөс өгж байгаа мөнгийг юунд зарцуулахыг ард иргэд нь шийддэг тийм шин журам гарсан шүү дээ. Өөрөөр хэлбэл танах одоо ерөө сумын 3 дугаар баг гэхэд танай багт оногдох мөнгийг юунд зарцуулах гэдгийг танай иргэд шийднэ. Тэр иргэд хаанаасаа шийдвэр гаргах ёстой вүлээ? Иргэдийн нийтийн хурлаас. Иргэдийн нийтийн хурлаасаа шийдвэр гаргаад сумынхаа иргэдийн төлөөлөгчдийн хурал руу тэр шийдвэрээр явуулаад хэрвээ танай тосгоны чинь нийт иргэд нь өөр энэ удаад бол тэр манай зарцуулах ёстой мөнгийг интернетэд зарцуулъя гэсэн шийдвэр гарах юм бол тэрийг хинч өөрчлөх хэрэг байхгүй. Иргэдийн нийтийн хурал бол манай бугуун тосгон зарлагдаад болдог. Энэ хугацаанд сум хөгжүүлэх санд орж ирсэн мөнгийг яаж зарцуулах вэ ингээд асуудалд нь жигсаа гарч ирдэг. Спортын ордон байрны цэцэрлэгжүүлэлт тавина ингээд жигсаа гарч ирдэг. Манайх интернет гэдэг асуудлыг манай бугуунтчууд 8-аар жигсааж оруулж ирээд эхний 7 ажлыг тасалж хийхээр болсон юм. Тэр нь бүр үнэхээр харамсалтай байсан. Тэгээд тэр ингээд соёлын төв дотор ингээд сууж байгаа ихэнх хүмүүс дэмжиж 8-аар жигссан гэдэг бол бас үнэхээр бахархууштэйсэн. Бидний хийсэн гэдгийг хүмүүс мэдэж тэгж дэмжсэн нь сайн байсан. Тэгээ одоо цааш нь бид нар интернет гэдгээ бугуун тосгондоо таниулна. Интернет тавиулахын төлөө бугуунтайхантайгаа хамтран ажиллана. Хүүхдүүд бид нар та бүгдтэйгээ хамтран ажиллана. За манай сургууль болохоор зэрэг сая 2012-13 онд